Зүйлээ тэгээ өөрийнхөө талаар мэдээж номлынхаа ихэнд бас танилцуулах байх гэж найдаж байна. Энэ хүн бол Библийн сургалтын төвөөс эх 7 хоногт болох юм аа. Манай төгсөлтэй арга хэмжээнд өргөцсөн Шинэ Зеландаас ирсэн Russell Thorpe гэж пастор номлогч юм байгаамаа. Тэгээ би энэ хамт бас нэг 3 хоног Өмнө Говь аймгийн хонгорын хэлс рүү аялж явахдаа би бас цуглаанд өрсөн юм байгаа. Та одоо нэгэнд холгоос тийм ээ алс газраас ирсэн хүн дахин ирээд чадахгүй. Та нэг ирсэн дээрээ бас манай цуглаанд бас үйлчилж өгнө. Үгийн үйлчлэл хийж өгнө гэж хүссэн. Тэгээ өөрөө зөвшөөрсөн маш баярлалаа. Тэгээд манай орчуулагч маань Библиэс сургалтын багш манай цуглааны итгэж тэр зүйлийн гишүүн наран төвийг хүрж байна. Okay, it's a real pleasure to be with you this morning. And I'm sorry I took your pastor away from you last weekend. We had a great time looking at some of the beautiful places here in Mongolia. It was a great adventure. Thank you, Tunay. Yeah, I won't forget that. I want to share with you this morning something that I think is very important in our mission as Christians. Yesterday I visited a graduate who has what do we call it, a camp outside by the Genghis Khan statue. And he was sharing with me how he was helping to bring some relief or help for pastors, but also training people for mission. Тэгээд ийм хүн болохоор нөгөө пасторудад болон ер нь итгэж хүмүүс тусалдаг. Тэгээд бас илгээлтийн одоо үйлчлэлд тусалдаг ийм хүн байгаамаа гэж хэлсэн. But he admitted that he and his wife were very tired in this role. Тэгээд бас үннээ хэлсэн одоо эхнэр бит хоёр бол зүдэрч байна. Үнэхээр ядарч байгаа гэж. And so today I think some of you are tired. Тэгээд та нар ч гэсэн зарим нь магадгүй ядарсан баг. Yeah, some of you are struggling with what is happening in your life. Бас зарим ч амьдрал дундуур туулж байгаа зүйлээсээ болоод зүдэрч байгаа. And it's important that we understand what we are talking about today. Тэр өнөөдөр миний ярих юмыг та нар ингэж шингээж ойлгож аваасаа гэж хүсэж байна. Энэ бас их чухал ойлголт байгаа. Because those who have not found Jesus, they have similar struggles. Ялангуяа Есүст итгэгээгүй хүмүүс бидэнтэй л адилхан бас зовж байгаа, зүдэрч байгаа, ядарч байгаа. So I want to talk about the consolation of Jesus. Тэгэхээр одоо Есүс Христийн бидэнд өгдөг тайтгарлын тухай би ярих хүсэж байна. And my first point is the gentle consolation of Jesus. Тэр нэгдүгээрт нь би хэлээ Есүс Христийн одоо өгдөг тайтгарлал бол маш дүлгөөн, маш зөөлөн байна. All of us have known what it feels like to walk through hardship. Бэрхшээл зовлонгийн дундуур туулан гарах ямар амаргүй лээ. Бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээгээр авсан. To grieve. Жишээлбэл одоо нөгөө юу вэ? To be sad. Гонигцаа уюуд байна. Тэгээ нөгөө шаналлах уюуд байна. To go through uncertainty. Тодорхойгүй үеийг бид нар туулна. To be under pressure. Дарамтан доор орно. To be in a season where hope feels very thin. Итгэл найдвар бараг байхгүй юм шиг тийм үеч бидний амьдралд тохиолдно. And yet in those moments something unexpected can happen. Харин ийм үчүүдэд одоо Есүстэй хамт бол гайхалтай бүр бодоогүй зүйлүүд тохиолдох боломжтой. A quiet calm. Нам гүн, нам жим одоо тийм амар тайван ирэх боломжтой. A deep assurance.
зүрх сэтгэлийн чин гүнд тэр баталгаа ирэх боломжтой. a whisper to our hearts. Зүрх сэтгэлд чин шивнэн хэлэх боломжтой. And I think this comes from Jesus. Энэ болгон хинээс ирэх вэ гэвэл Есүсээс л ирэх боломжтой. You are not alone. Та нар ганцаараа биш. You will be okay. Та нар зүгээр л бүх юм зүгээр болно шүү. Окей болно. And this is the consolation of Jesus, Энэ бол Есүс Христийн бидэнд өгдөг тайлбар байгаа. the comfort that he places within us, even when our circumstances do not change. Бидний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй ч гэсэн бидний зүрх сэтгэлд тэр амар амгалан Есүс өгнө гэж. My mum and dad went to be missionaries in Papua New Guinea, За миний аав ээж хоёр болохоор Папуа Нигений улсад илгээлтийн ажил хийсэн хүмүүс байгаа. and I was born there. Би тэнд төрсөн. I had a twin brother, За би бол ихэр and his name was Brent. түүний нэрийг Бринц гэдэг. But at the age of 3 months, where we were in the village, my brother passed away. Тэгээд бидний 3 сартай байхад одоо миний ихэр маань өнгөрсөн байгаа. He was heavier than me. He was born first. Уг нь бол миний ах юм байгаа надаас төрүүлж төрсөн. Бас намайг бодвол одоо жинтэй. But I survived. Тэгээд тийм байсан хэрнээсээ одоо би амьд үлдээд тэр ах маань одоо өнгөрсөн байгаа. My mum and dad went to plant the seed of God's word into people's hearts and lives. Уг нь бол аав ээж маань тэр улсад яахын тулд очисон бэ гэхээр хүмүүсийн зүрх сэтгэл Есүсийн үгийг тарахаар л очисон байгаа. But they ended up planting their own flesh and blood in the ground of Papua New Guinea. Тэгээд уг нь бол хүмүүсийн зүрх сэтгэлд үр тарихаар очисон хүмүүс маань өөрсдөө ер нь л тэнд оршуулгдсан. Тентхийн хөрсөнд өөрсдийнхөө амь амьдралыг өгсөн байгаа. This was very hard for my mother, especially, and my father, to lose one of their sons. Ялангуяа одоо харийн нутагт очиод Есүсийн төлөө ажиллаж байхад үр хүүхдээ алдна гэдэг бол манай ээжийн хувьд, манай аавын хувьд ч маш хүндээсэн. To give everything up to share the gospel with a tribe of people who had never heard about Jesus. Уг нь бол Есүс Христийн тухай хизээч сонсоогүй тэр овгийн байдлаар амьдардаг хүмүүс л одоо сайн мэдээд But then түгээх хэрэгцсэн. to lose their own son. Гэхдээ өөрсдийнхөө хүүг алдсан байгаа. I think that's a little bit about the story of God and his sending of his son into the world. It's a bit like that. Энийг бодглохлоор надад бас яг Бурхан эцэг өөрийнхөө хүүг энэ дэлхий рүү явуулсан түүхтэй төстэй юм шиг надад санагддаг. So God knows our deep pain. Тэгэхээр бидний зүрх сэтгэлийн гүн газар байгаа тэр зовлон шаналлыг Бурхан ойлгоно, мэднэ. And I'll say this morning, one reason you should have the Lord's Supper regularly, is because we need to remember that God sent his only son into the world and he died. He gave him up for all of us. Yeah? Бид нар бас нөгөө нэм гаргуудад те эзний ариун зоогийг барьдаг те. Ер нь энэ ариун зоогийг бид нар барьж явах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл энэ зоогийг барих үедээ бид нар Бурхан эцэг өөрийн цорын ганц хайртай хүүг бидний өмнөөс бидний төлөө золиос болгохоор түүнийг өхүүлэхээр явуулсан гэдгийг бид нар дурсан санахын тулд үүнийг барих хэрэгтэй юм байна. And so this is the consolation of Jesus that comes from God and through the Holy Spirit to us. Тэгэхээр энэ бол Есүс Христ Бурхан эцгээс бидэнд ирж байгаа тий одоо тайлхрал, тайвширлын бас нэг хэсэг байгаа гэж. So we have the gentle consolation of Jesus. Тэгэхээр Есүс Христ бид нарыг маш дүлгүүн байдлаар тайвшруулдаг. And secondly, we have this idea and this fact that life often feels like a storm. Гэхдээ амьдрал бол үргэлж байнгын юм оволдсон салхишуурхтай адилхан байж идэг байна. Life can be rough. Амьдрал хүнд байж байгаа магадгүй. And we face the storms of disappointment, Бид нар амьдралдаа урам хуурах шуурхтай нүүр тулдаг. of loss and pain and confusion. Хин нэгнээ алддаг. Бид нар бас төөрч будилдаг. But Jesus offers us a peace that doesn't break or collapse under pressure. Гэхдээ энэ даралт болгоны доор нурж ундаггүй тэр амар тайвныг Есүс биднэрт санал болгосон байгаа. It's a peace that holds us together and even becomes a light for other people. Тэр энэ зовлон шаналл бэрхшээлийн дунд Бурхны өгдөг тэр амар тайван биднийг ингэж
нэгтгэн барьж идэг. Тэгээд биднийг одоо яадаг вэ гэхээр бусад хүмүүст магадгүй бүр гэрэл болгон харуулж идэг байна. Thirdly, Jesus understands our pain. Есүс Христ бидний туулж байгаа зовлонг ойлгодог. Jesus does not just comfort us from a distance, he enters into our suffering. Есүс Христ биднийг алсаас тайвшир гэж хэлдэггүй. Тэр өөрөө бидэнтэй хамт бидний зовлон дундуур туулан гардаг байна. And so there are some passages in Scripture that I want to paraphrase or put in simple English for you this morning. Тэгэхээр би Библи дээрээс та нарт одоо энэтэй холбогдолтой ишлэлүүдийг хэлж өгье. John 11:35. Иохан номын 11:35 дугаар ишлэлээр Jesus wept at Lazarus' tomb. Есүс Лазарын булшин дээр очиод уйлсан баг. He showed his deep compassion and he shared his sorrow. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийн шаналл, уйтгар гүнгийг Есүс Христ яг тэдэнтэй хамт зогсоод хуваалцсан. And then in Matthew 26:38, Матай номын 26:38 дугаар ишлэл. in Gethsemane, Jesus admitted his overwhelming sadness. Гецсемане цэцэрлэгт Есүс Христ залбирч явах үед би ямар их гуниглаж байгааг та нар харж гин үү гэж өөрөө ямар их шаналлт хуулж байгаагаа илчлэн хэлсэн байна. Even to the point of death. Би бүр өвхлээ шаналж гин гэж хэлсэн. So much so he asked his disciples to stay and pray with him. Тэр маш их шаналж исэн учраас шавнараасаа тусламж хүссэн. Та нар надтай хамт залбираад өгөөч. Би үнэхээр шаналж байна гэж. And then Matthew 15:34 you had read earlier. За Матай номын 15:34 дугаар ишлэл сая бас уншиж өгсөн баг. On the cross, Jesus cried out to God Есүс загалмаа дээрээс Бурхан руу хандаж and he expressed the depth of his suffering and how abandoned he felt. ямар их зовж шаналж байгаагаа хэлсэн. Бас та намайг баг орхицсан юм шүү гэж хүртэл ингэж зүрх сэтгэлийнхээ шаналан илэрхийлсэн байна. So Jesus knows human pain. Тийм учраас Есүс Христ эндээс бид нар юуг ойлгох вэ гэхээр Есүс бид нарын туулж байгаа зовлон ойлгоно. Because he suffered, he can stand with us in our suffering. Тэр өөрөө зовлон амссан учраас бидний зовлон донд тэр бидэнтэй хамт зогсож чадна. His consolation is not the removal of struggle, Есүс Христ бид нарыг тайлбарлахдаа биднийг зовлонгоос ангижруулдаггүй. but his presence within it. Харин тэр зовлон дундуур тэр бидэнтэй хамт алхдаг. So I'm sharing this with you not just to encourage you for yourself, Би энийг та нарт яагаад ярьж байгаа вэ гэхээр зөвхөн энэ үгийг сонсоод өөртөө тайтгараасаа гэж би хүсэхгүй байна. that's important, Мэдээж та нарт тайтгарах нь чухал. but we are comforted to be a comfort to others. Бид нар яагаад Бурханаас тайтгарлыг хүлээж авдаг вэ гэвэл бусдыг тайтгаруулахын тулд бас үнийг амсаж эдэлдэг байгаа. God's comfort never stops with us. It flows through us. Бурхны тайтгарл бидэн дээр ирээд дуусах учиргүй. Харин биднээс урсан гарч ирэх ёстой. And Paul talks about this in 2 Corinthians 1:3-4. 2-р Коринт номын 1-3-аас 4-р ишлэлдэр Паул бас энэ тухай ярьсан байна. God lovingly comforts us in every trouble Бидний бэрхшээл зовлон болгон дунд Бурхан биднийг тайтгаруулдаг. so that we can bring that same comfort to others who suffer. Тэр тайтгарлыг аваад бид зовж байгаа хүмүүстээр очиж тэр тайтгарлыг хүргэж өгдгөө гэж хэлсэн байна. And here's the thing, men especially. We don't need to fix other people's problems. Би та нарт хэлье, бид нар очиод бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй. We simply stand beside them and say, I have known darkness. Харин тэр зовж шаналж байгаа хүмүүсийн хажууд бид нар очиж зогсоод би ч гэсэн юм туулсан. And Jesus brought me light. Би харанхуй дундуур туулсан. Харин Есүс намайг гэрэл гаргасан юм аа. Now, he can bring you light too. Тийм учраас тэр танд ч гэсэн гэрлийг авчирч чаднаа. Таныг гэрэл рүү гаргаж чаднаа гэж бид хэлэх. That's a wonderful discovery. Энэ бол үнэхээр гайхамшигтай нээлт биш гэж юу? And it's so important in our mission. Бидний одоо амьдралд бидний үйлчлэлд энэ бас маш чухал. So how does this consolation of Jesus get to be seen in our daily lives? Тэгвэл бид хэд одоо энэ Есүс Христийн тайтгарлыг өдөр тутмынхаа амьдрал дээр яаж харуулж амьдрах юм бэ? Jesus' comfort isn't big and flash and showy. Есүс Христийн тайтгарл бол нэг их тийм том гэрэлцэн цацарсан тийм нэг одоо шоу шиг биш.
It's very simple, actually. Зүгээр харин Есүс Христийн найдварл яг үнэндээ бол үнэхээр энгийн байдаг. It's listening Зүгээр deeply сонсох, to someone in pain. зовж байгаа хүнийг үнэхээр чин зүрхнээсээ сонсох. It's offering hope when somebody has a sickness. Өвдөж зовсон хүмүүстэй итгэл найдварыг тунхаглах. It's forgiving those who hurt us. Биднийг зовоосон, биднийг гомдоосон хүмүүсийг уучлах. And it's showing kindness where others show hardness. Хүмүүстэй хатуу зүрх сэтгэлээр хандж яхад Есүст итгэгч хүмүүс одоо сайхан сэтгэлээр хандах. These small acts carry the peace of God. Энэ жижигхэн үйлдэлүүд чинь Бурхны амар амгаланг тээж явд юм аа. And they preach Christ more loudly than any preacher or any sermon. Тэр энэ таны үзүүлж байгаа энэ Христ итгэлийн үйлдэлүүд чинь тэр алтартай номлогчийн үгнээс илүү чанга сонсогддог, илүү жинтэй тусдаг. Now, the early church was a good example of this, За анхны чуулган бол үүний тод жишээ байсан. and we can see how the first Christians lived out the consolation of Jesus in Acts chapter 2. Үйлс номын 2 дугаар бүлэг дээрс бид нар Есүс Христийн анхны дагалдагч нартай ямар одоо энгийн амьдралаар амьдарч байсныг бид нар хардаг. You've probably heard the passage in verses 42 through to 47. Үйлс номын 2-ын 42-аас 47 дугаар ишлэлийг та нар урд нь уншсан байх ба сонссон байх. They devoted themselves to teaching, fellowship, meals, and prayer. Есүс Христийн дагалдагч нар хамтдаа цуглаад Бурхны үгийг сурч байлаа, хамтдаа нөхөрлөж байлаа, хамт залбирч байлаа, хамт одоо магтаж байлаа гэсэн үг байдаг. That looks like church, doesn't it? Яг чуулган шиг байгаа үстэй тий. But maybe it's even more than that. It says they shared generously, they cared for each other, and they lived joyfully in unity. За бүр илүү анхаарах ёстой зүйл нь тэд нар одоо ив найрамдалтайгаар хамтдаа одоо хамтдаа амьдарч тэг баяр хөөртэй байж бие биедээ өгч тэг бие биенийг анхааран халамжилж байлаа гэж хэлсэн байна. And so many people were drawn to Jesus because of their love for one another. Тэр анхны шавнаар тэг бие биенийгээ хайрлаж тэгж баяр хөөртэй амьдарч байгааг харахад маш олон хүмүүс тэднэр дээр ирж нэгдсэн байгаа. And that early church did not grow because of its clever marketing strategies or its big, beautiful screens. Анхны чуулган те үнэхээр гайхалтай одоо маркетингтэй стратегтэй байсан учраас олон хүн тэднэр дээр ирээгүй. Эсвэл ийм гайхамшигтай гоё техник технологитой дэлгэцтэй байсан учраас ч хүмүүсийг татаагүй. It grew because people saw God's love in action. Харин анхны чуулган яагаад өссөн бэ гэхээр Бурхны хайр тэр итгэгчдийн амьдралаар харагдчихсан учраас маш хурдтай өссөн байна. I'm going to try and talk about this in some Mongolian language, but you'll have to correct me if I'm wrong, okay? За би жоохон монгол хэлээр яриад үзье. Буруу ярил та нар Just some засна. short words that might describe. So, in Mongolia, this idea of God's comfort in action is about collective presence, the presence of the community. It's about resilience and symbolic rituals. За. Монгол хэлээр биш. Монголын амьдрал дундаас би энэ одоо нөгөө Христэд итгэгчдийн хайрын үйлдэлийг илэрхийлдэг юмыг би ярья гэнэ. Монголчууд нөгөө нэг ингэж бүлсэг амьдралтай тий одоо гэр бүлсэг, болонсог амьдралтай. And the concept is captured by the word taikgarel. Тайхрал гэдэг үгээр бас одоо ах дүүс хамт олнууд одоо би бинийгээ Which translates to consolation or comfort. But it is practiced and deeply rooted in the nomadic history of Mongolia. Тайхрал гэдэг энэ үг бол монголчуудын амьдралд тэг гүн гүнзгий суурилсан байдаг гэнэ. Тэднийх нь амьдралын хэв маягаас харагддаг гэж би ингэж судлаа. And so this is how consolation is expressed and understood in a Mongolian setting. Монголчуудын дунд тайхрал нь яадаг вэ гэхээр хамт байснараа тий одоо тэсвэр төвчээр зааснараа тэр тайхрлыг харуулдаг юм байна. Again, another word, amidralan gunik. За өөр нэг монгол хэлээр амьдралын гуниг гинэ. The wisdom of sorrow. За wisdom of sorrow гэхээр одоо That's what that word's meant to mean anyway. So in Western contexts, where I come from, consolation often means to fix it, to fix the problem. It might be like that in Korea too. I'm not
not sure. За амьдралын гуниг гэж манай хүн орчуулжээ. Одоо To remove the шаналга sadness. тий зовлон шаналнгийн ухаан гэх үү юм хат суусан ухаан ч гэх үү тэгжэл орчуулмаар юм шиг байна. За тэр үг болохоор барууны ертөнцид яадаг вэ гэхээр хүмүүсийг тайлбарлах гэж бодохоор ихэвчлэн нөгөө асуудлыг нь шийдвэрлэн гэж боддог байгаа. Магадгүй солонгосчууд бас тэгдэг байж магадгүй тий. So in Mongolia, there's a cultural acceptance of this concept of Amidralan Gunig, which translates to the sorrow of life. Харин тэр монголчуудын хувьд болохоор тэр хат суусан ухаан гэж нэг юм байна тий. Одоо амьдралын гуниг л гэдэг. And there's two parts to this. There's a contemplative strength, За энэ хат суусан ухаан чинь юм хоёр хэсэгтэй байт юм байна. Нэгдүгüүрт нь болохоор ингээд гүн гүнзгий бодож тий тунгаасан. it's not a despairing sadness, but a recognition that life is difficult and it's not permanent. Тэгэхээр энэ хад суусан ухаантай хүмүүс яадаг вэ гэхээр ингээд амьдрал бол асуудалтай, амьдрал бол хүндээ. Гэхдээ эн чинь бас мөнх биш те. Асуудал байсан ч энэ асуудал чинь арилах өдөр ирнэ гэсэн ийм ухааныг хэлдэг юм байна. So consolation in this sense is helping someone transition or move from a state of quiet strength and graceful acceptance, rather than trying to cheer them up and make them happy all of a sudden. Тэгэхээр энэ Монгол хүмүүсийн сэтгэлгээнд байдаг энэ хат суусан ухаан чи яадаг вэ гэхээр амьдралын хүнд бэрхийг туулж байгаа хүнийг те шууд л ингээл болно штэ зүгээр гэдэг ч юм уу эсвэл ингээл нөгөө бушуухан энэ асуудлаас нь гаргаад бушуухан баяр хөөртэй болгох гэсэн тийм одоо гинэн үйлдэл гаргадаггүй. Харин байна туулнаа. So what does this mean if we bring the Bible concept and the Mongolian concept together? Гарнаа гэсэн ийм байдлаар ханддаг юм байна. Тэгэхээр энэ монголчуудын энэ хад суусан ухааныг Библийн ухагтгуунтай хэдүүлээ яаж хослуулж авч явах вэ? Well, the first thing is we don't have to pretend that we have a perfect faith. За нэгдүгээрт нь бид нар нэг төгс сэтгэлтэй юм шиг царайлах хэрэггүй. Or that our lives are perfect. Бидний амьдралч төгс биш те. I've seen too much of this in ministry where people look up to the pastor as being the perfect person. They are not perfect. Пастор чинь ч төгс төгөлдөр биш те. Харамсалтай зарим чуулганд пасторууд яг төгс юм шиг одоо аяглаж аашилдаг харамсалтай. And if you are in full-time ministry or mission, you are no better than anybody else. This is the thing. Тэр чуулганд одоо бүтэн цагаар үйлчилж байгаа хүмүүс юм уу? Одоо илгээлтийн ажилчид бол ингээд биднээс ялгаагүй хүмүүс ахгүй юу? Тэд нар чинь бүгд л бас туулдаг юмаа туулаад явж байгаа. So we shouldn't be pretending. Тийм учраас одоо пастор ахлагч нар юм уу те илгээлтийн ажилчин хүмүүс байвал битгий дүр хэсгэрээ. We should allow God's strength to shine through our weakness. Бид нар сүлд орой байдлаа харуулж болно. Тэр сүлд орой байдал донд чинь Бурхан яаж хүчтэйгээр ажиллаж байгааг харагдах ёстой. Paul talks about this in 2 Corinthians 12 verse 9. Энэ талаар Паул 2-р Коринт номын 12-ийн 9-дэр ярьсан байна. He assures us there that his grace is more than enough. Бурханы нэгүсэл бол бидэнд маш хангалттай өгөгдсөн. And his power is seen most clearly in our weaknesses. Бидний сүлд орой байх үед Бурханы хүч чадал илүү тод харагддаг гэж хэлсэн байна. And people are searching, longing for people to be real, and they're longing for compassion and hope. Хүмүүс ер нь бол тэ жинхэнэ хүнтэй уулзах юмсан, тэ итгэл найдвартай уулзах юмсан гэж ингэж бодож идэг байгаа. Тэгээ бас юм одоо инэрэнгүй сэтгэлтэй хүнтэй уулзах юмсан гэж бодож идэг. And we can offer this simply by doing three things. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийн хайгаад байгаа хүнийг бид нар тэднэрт яаж харуулах вэ? Гурван юм хийж харуулж байна. Just paying attention to other people's pain. Нэгдүгээрт нь бид нар зовж байгаа, шаналж байгаа хүмүүст анхаарал халамж тавьснараа And for our children and for our friends and those who are our neighbours, it is actually, I don't know whether it's culturally acceptable, but it is actually seeing them and hearing them well. Бид нар нөгөө тэдний хайж байгаа жинхэнэ хүнийг харуулж чадна гэж тийм. Тэгэхээр одоо магадгүй гэр бүлд чинь тий үр хөөгтөд чинь эсвэл найз нөхдөд чинь асуудал туулж байгаа хүнийг та чин сэтгэлээсээ сонсох. Чин сэтгэлээсээ тэднэр рүү анхаарал хандуулах чинь л тэдний хайгаад байгаа юмыг өгч чадна. Listening to their stories. Тэдний түүхийг сонс тий.
and sharing honestly how Jesus has helped us. Есүс Христ яаж биднэрт бас тусалсан юм бэ гэдгийг чин сэтгэлээсээ бас ярилцах. And this is real ministry. Энэ бол жинхэнэ үйлчлэл юм байгаа шүү дээ. And so many of the quiet people in our churches are doing this ministry. Ялангуяа чуулганд явдаг нэг юм чимээгүй хүмүүс идэг шүү дээ. Тэд нар чинь ер нь бол нэг ард байгаа л яг ийм үйлчлэлийг хийгээд явж идэг. And I praise God for that. Тэр хүмүүсийн төлөө би бас Бурхныг магтдаг байгаа. I want to talk about a world that is crying out for hope. За тэгэхээр итгэл найдварыг одоо хүсэмжлэн хашгирч байгаа хүмүүсийн талаар би ярмаар байна. And I have the privilege of traveling in many places in my role. За би миний ажлаас болоод би дэлхийн маш олон улс орнд одоо аялсан байгаа. In the last year I have been in Lebanon, in Beirut. Өнгөрсөн жил би одоо Ливан улсын Бейрут хотод очив. I've been in Yangon in Myanmar, Мянмар улсын Янгун хотод очив. where there's fighting. You don't hear about it, but there's civil war. Энэ улс аль алинд нь л одоо иргэний дайн болж байна, дайн тулаан болж байна. I've been in Indonesia, where there is a mosque every 200 to 300 meters. Индонезид очисон 200-300 метр явбал нэг одоо исламын шашны моск байгаа. Christians live constantly under pressure in that place. Тэнд байдаг христэд итгэгч хүмүүс үргэлж одоо дарамтан доор, дайралтан доор амьдардаг. And now I'm in UB. Одоо өнөөдөр би Монголд ирсэн, Улаанбаатарт ирсэн байна. People living under pressure, under fear, under poverty. Хүмүүс янз бүрийн л одоо дарамтан доор амьдарч байна, айдас дотор амьдарч байна, ядуурл дунд амьдарч байна. Without knowing the hope of Jesus. Есүс Христийн итгэл найдваргүйгээр тэд нар энийг туулж байна. They need leaders, churches, and communities that can bring the consolation of Jesus into their lives. Тэдний амьдралд Есүс Христийн тайтгарлыг авчрах чуулган хэрэгтэй байна. Удирдагчид хэрэгтэй байна. Есүст итгэгчид хэрэгтэй байна. They need encouragement, they need discipleship, they need support. Тэр хүмүүст урам зориг хэрэгтэй байна. Тэр хүмүүст дэмжлэг хэрэгтэй байна. Тэр хүмүүсийг одоо Есүсийн дагалдагч болгох хүмүүс хэрэгтэй байна. The world's pain is great. Дэлхийн асуудал, дэлхийн зовлон шанал бол хязгааргүй их байна, тий. But Christ's comfort is greater. Amen. Харин Христийн өнгөдөг тайтгарал тэрнээс илүү агуу биш гэж юу? Yeah. So what is our purpose going forward? Тэгэхээр одоо бидний урагшлах зорилго маань юу юм бэ? You may have a vision for a very big future. Та нар ирээдүгөө маш гоёор, тий, маш томоор төсөөлдөг байж болно. I want you to put that aside for a few days. Тэгэхээр би та нарыг нэг хэдэн өдөр бодоосоо тэр нэг том өрөөдлөг толгооноос авч хаяасаа And I want you to sow some small seeds of Jesus' consolation. Харин та нар энэ хэдэн өдөртөө Есүс Христийн итгэл найдварын тэр бяцхан үрийг тариасаа гэж хүсэж байна. By being truly present with other people. Яаж тарих вэ гэвэл яг тэр хэцүү тий хэрэгтэй хүмүүстээр нь очиод хамт байна. A kind word, Сайхан үг хэл, a gentle action, дүлгөөн байдлаар ханд, a prayer whispered for somebody, хэн нэгний төлөө та чимээгүйхэн залбир, a moment of listening, та хэн нэгний төлөө тий чих тавиад сонс. and being generous with what we have and who we are. Бага юмараа тий өөрөөрөө л тэр хүнд та маш одоо өгөөмрөөр ханд. These simple things carry the love of Christ. Энэ бол энгийн зүйлүүд. Гэхдээ Есүс Христийн хайрыг тээж явдаг зүйлүүд байгаа. And this consolation of Jesus can heal families, Энэ Есүс Христийн тайтгал нь айл гэрүүдэд амар амгалан эдгэрлийг авчирна. can rebuild lives, Амьдралыг нь бүтээн босгоно. and bring light into the darkest places. Тэд хамгийн харанхуй газар байгаа хүмүүсийг гэрэл гаргаж чадна. So let us share his love freely. Тийм учраас Есүс Христийн хайрыг бүгдээрээ үнгүүгээр тараацгаая. Чөлөөтэйгээр тараацгаая. Let us be people of peace in a world full of turmoil. Тэ одоо дүүрэн шаналл зовлон, гачаалаар дүүрэн энэ дэлхий дээр Есүс Христийн амар амгаланг тараадаг хүмүүс байцгаая. And let us bring the consolation of Jesus by being present and offering the presence of Jesus wherever we go. Тэр хаа явсан газартаа Есүс Христийн оршихуйг тэр оршихуйг хүмүүст хүргэж өгье. Тэ Есүстэй хамт явцгаая гэж би хэлмээр байна. Тэгснээрээ Есүс Христийн тайтгарлыг хүмүүст өгье. When do you want the doxology? After. Good. Thank you very much. Маш их баярлалаа.
Баярлалаа. За бүгдээрээ эзэндээ авчирсан